За миний YouTube channel тавтаамаар л өнөөдөр би нэг ондоо бичлэг хийнэ гэж бодсон. Өнөөдөр outfit-ний бичлэг хийнэ гэж бодсон. Тэгээ би анх удаа юм холоос бичлэг хийж байгаа бол надад амар эвгүй санагдсан. Гэхдээ нэлээд олон хүмүүс намайг ийм outfit-ний бичлэг хийгээч гэж асуусан. Тийм болохоор би өнөөдөр тийм бичлэг хий гэж бодсон. Би өнөөдөр дөнгөж ажилласаа тарж ажлын хавцтай байгаа. Гадаа амар халуун болохоор миний бүр хөлс гараад амар хэцүү байна. Ийм бичлэг хийхээс өмнө би хэдэж ийм outfit нэвшлиг хийж байгаагүй. Би ер нь бол ийм одоо юу гэдэг инста фашиониста гэдэг юм уу. Тийм хувцсны талаар нэг юм мэддэггүй, нэг юм тренд даадаггүй. Гэхдээ би ингээд жоохон өөр ингэсэн стилтэй би зүгээр л ингээд өөрийнхөө дуртай юмнуудыг өмсдөг. Гэхдээ би ингээд YouTube пэйж эхэлснээс хойш хүмүүс намайг амар ямар хувц өмстэй, яаж хувцнууд хаанаас авсан, яаж ингээд хувцсандаа хослуулдیں۔ Ингэж асуусан. Тийм болохоор би ийм бичлэгийг зөвхөн өөрийнхөө стилнээс ингээд бодож аваад хувцнуудаа сонгоцсон байгаа. Тийм болохоор энэ бол ийм тренд биш, зүгээр миний өмсдөг юм уу. Та нарын мэдхээр би ихтэй дандаа биеийн тамирын хувцас өмсдөг. Тийм болохоор би эхний хавчлэгэн дээр одоо ингээд өнөөдөр биеийн тамирын хувцсандаа яаж хослуулдаг вэ, би яаж өмсдөг вэ гэдгийг үзүүлнэ гэж бодсон. Яг л тэр миний одоо миний хамгийн их мэдэх хувцас бол биеийн тамирын хувцас. Тэгээд би 5 outfit үзүүлнэ өнөөдөр. Тэгээд энэ бол зөвхөн миний өмсдөг, би яаж өмсөх байсан бэ гэдэг хувцснууд. Тийм болохоор зарим нэг та нарт амар сонир ингээд зүгээр энгийн санагдаж магадгүй. Гэхдээ миний хувьд би ингэж хувцалдаг болохоор би энэ хувцсыг сонгосон байна. Тэгээд энэ бол анхны бичлэг болохоор би хамгийн санаараа ингэж тогтчуулах гэж хичээсэн байгаа. Тэгээд бас өнөөдөр би зүгээр хувцснуудаа өмсөж үзүүлнэ. Ямар ч готол ийм экстра юмд хийхгүй. Эхний удаа ингэж би зүгээр туршиж үзэж байгаа болохоор амархан хий гэж бодсон. Тийм болохоор амарханаар имжлэг хийж туршиж үзье. Тэгээд би ингээ хоош явах бол миний амс харагдана. Бүхэл би харагдана. Гэхдээ би ингээ амар холоос бичиж байгаа болохоор rebel exposed санагдчихэ. За ямар ч хэлцгээе. Эхний outfit өмсөж үзье. За энэ би жоох ингээд outfit-үүд ингээд хувцснуудаа гараад авсан байгаа. Тэгээд алин байлнаас нь хэлэх бай. За 100 болж байгаа юм чинь хэдүүлээ жоо цагаан өнгөөс эхлэе. За. Swipe. За эхний outfit нь бол ингээд цав цагаан outfit байгаа. Энэ бол маш энгийн ер нь бол outfit яа би ийм бие тамирын өмдтэй. Тэгээ би бие тамирын өмд амар өмсөх дуртай. Гоё харагдаж өмсмөр өдөг. Тэгэхээр нэг ийм бие тамирын өмдөн дээр нэг ийм баруун подолк өмссөн байгаа. Тэгээд энэ өмд бол Champion-ы өмд. Тэгээ би энэ өмдийг бол Urban Outfitters гэдэг энэ Stockholm гэдэг дэлгүүрээс авсан. Тэгээд энэ подолк бол барыг хаанаас чамаагүй байхаа зүгээр юм баруун off shoulder баруун подолк. Цагаан өнгө бас ингэж бас амар хуурц. Тийм амар чил биш. Тийм болохоор ингэж гоёлж болдог юм уу? Одоо ингэж энэ өмдөн дээр жоох иймэрхүү өмсөд гоёлж болдог. Одоо би жишээ нь ийм одоо гадуур явж болно. За ингээд гоё төрлийн outfit байгаа. Тэгээ энээрээ би одоо Air Force ч юм уу амар simple гутал өмсөж болно. Эсвэл бас энэ дээр ч гэсэн өсөд гутал өмсөж болно. Ер нь бол тэгээд иймэрхүү подолк өмсгөрөө юмур гарсан подолк өмсгөрөө гоё зүйлд бас зүүж болдог. Тэгээд миний outfit-нууд ер нь бол дандаа амар амархан outfit-нууд. Гэхдээ их детальтай. Одоо чинь цаг ч юм уу зөвлөлт цүнхүүр тийм үү жоохон тиймэрхүү юм илүү их. Тэгээд чинь үсээ гоё янзлт юм уу, нүрээ гоё бод тийм үү. Амар энгийн хувцсан дээр гоё деталууд мэдсэн байдаг. Одоо хэдүүлээ хоёр дахь outfit руу орцгоё. Тэгээд хоёр дахь outfit нь харагдана. За хоёр дахь outfit нь бол амар чил. Бүр амар чил. Би иймэрхүү хувцас ингэж юм зүгээр энгийн үедээ өмснө. Гэхдээ ингээд бас жоохон ч ихсэн ийм ой харагддаг. Яг гэвэл энэ подолк нь ийм гиз гарсан подолк болохоор энэ өмд бол зүгээр Nike-ийн ийм шулуун өмд. Тэгээд би ер нь бол ийм доороо баруун өмд гэдэг чинь тийм өмд нь ерөөсө дургу биш ингээд би ийм шулуун
өмд нь илүү дуртай. Тийм болохоор энэ үнд анханасаа ийм доор ийм юутай эрдэлтэйсэн. Гэхдээ би тэрийг нь очоод асуулаад ийм шулуун болгоцсон. Тэгээд энэ бас ингээ дээрээ тийм бариун биш амар суул гэр надад таалагддаг чөлөөт ингээ хөлж болдог одоо өсөж юм яах юм бэ. Гэхдээ би ингээ ерөн чөлөөтэй байх амар дуртай. Нэг зүгээр ингээ дээш нь нугалсан байгаа. Жохон илүү дээш болгох гэж. Миний хэлснээр энэ подолк нь гиз гарсан болохоор бас жохон ч гэсэн ийм амар чийл, амар хүчтэйм харагдахгүй. Бас жохон ч гэсэн ингээд стайлиш гэх юм уу гоё харагдана миний. Тэгээ бас ингээд миний хэлснээр хүсэн янзлаад жоохон ингээд цаг маг зүгээд зөвлөл мөл зүгээд нүрээ гоё болчих юм бол бас бачуу outfit. За энэ ямар ч хоёр outfit байлаа. Тэгээ энэ дээр бол би зүгээр Air Force юм уу Nike-ийн зүгээр нэг хүүд өмсөж чинь амар simple. Тэгээл цүнх мөх өөрчн. Гэхдээ ийм outfit-ын дээр нэг цүнх өрөөд хэрэггүй. Би зүгээр уцаа бариад. Уусаа ийм outfit-ын дээр зүгээр chill найзуудаа уулзахтаа ч юм уу гадаа жоохон суух юм уу жоохон гадаа алхах үедээ ийм outfit өмсөж болно. Би Nike өмдийг ханаас авлаа бас нэг зүгээр Nike бэлгүүрээс авч ирсэн. Тэгээ миний хэлснээр энэ доороо эрдэнтэйсэн. Тэгээ би энийг шулуун болгох зөвөрөө. Тэгээ энэ подолк нь бол Zara-гаас ирсэн подолк ах. Ийм зүгээр баруун боодхон гэж гарсан подолк. За тэгэхээр дараачихаа outfit руу орчихъя. За хоёр outfit нь ийм нэг юм outfit. Өмнөд нь бол Adidas-ийн энэ track pants гэдэг л зүгээр ингээд хаан цамаагүй байдаг. Тэгээд би дээрээс нь ийм бэний өнгөтэй баруун подолк Mac өмссөн байгаа. Body. Тэгээд энэ нь бол ингээд бэний өнгөтэй болохоор энэ хар өмнө дээр цохон. Гэхдээ энэ body ингээд амар бас чийл. Энэ дээр бол чин левчиг зүгээгүй. Тийм болохоор ингээд бас амар жоохон бэний хэлбэр харагдуулдаг. Тэгээ энэ track pants бас ингээд амар урт хөлтэй харагдуулдаг. Миний хэлнээр би доогоор шулуун юм дуртай. Цэвэрхэн. Тэгээ энэ дээр л ийм цүнх өгч юм уу үрээ яаж болно. Наад шидэнд яаж үзүүлэх вэ? Та надад жаа фидбек өгөөрэй. Ингэрээ тэгэрээ гэдэг фидбек юу юм аа мэдгүй. Тэгээ би хувцас талаар нэг тийм мэдлэгтэй биш болохоор бас яг юу хэлж танарт яа зөвлөгөө өгөх вэ? Санагддаг. Тэгээ ямар ч миний өмстэй юм бодоод нэмэрхүү гэдэг. За дараагийн outfit руу орцгоё хэвлээ. За хоёр дахь outfit нь юм жоо хөөрхөн outfit миний хувьд ягаан track pants Adidas-ийн надад энэ track pants амар олон байдаг, амар олон өнгийн. Тэгээ энэ ягаан нь бол одоо энэ хашиг тийм амар хуурч биш, жоохон юм зөөлхөн өнгөтэй. Тэгээ бас материал нь гэсэн жоохон зөөлхөн болохоор энийг жоохон ийм гоё дуу бас cozy хувцастай өмсөх юм бол амар таардаг миний бодлоор. Тээгүүрээ би ийм Mac өмссөн байгаа. Тэгээ энэ бас амар гоё Mac. Нэгцэн юм шиг юу гэх юм. Ийм тэг жоохон гиз гарсан. Амар хөөрхөн. Тэгээ энэ хоёр амар гоё цогтой. Ерөөсөө ингээд дэлбэр цаардаг. Амар юм chill outfit байгаа. Хамгийн дуртай outfit-ийнхаа outfit-ийг comment-д бичээрэй. Хамгийн гоё харагдаж юм гэж бодсон outfit. Тэрнээс нэр юм зүгээр юм ингийн өмд одоо чинь джинс өмд байх юм байна шүү дээ. Джинс өмд ерөөсөө ингээд би джинс өмд нэг өмсөх дуртай биш, ерөөсөө хөдөлж мөдөлж чаддгүй, чөлөөтэй байж чадахгүй. Гэхдээ ийм бинт хамрын өмднүүдийг гоё ингээд хослуулад өмсөх юм бол ямар ч юм джинс өмсөх хэрэггүй. Тэгээ би ингэсээр аваад бүр юм одоо юуны өмдөнд амар тасцсан. Бинт хамрын өмдөнд амар тассан байна. Тэгээд энэ дээрээсээ бас юм ягаан хамт өмсөж болно. Тэгээ бүр ингээд ягаан болчих болно. Би хаяа тэгдэг. Бүр ингээд ягаан. Тэгэхээр ч одоо ингээд би энийг өмсөд энэ ягаан өмд өмсчих юм бол ерөөсөө юм дэлбэр харагдахгүй зүгээр ингээд амар экстра харагддаг. Тэгээ би ер нь бол ингээд экстра байх хаяа дуртай. Тийм болохоор хаяа ингээд ягаан гослцсон байхаа бас амар хөөрхөн. Гэхдээ миний хэлснээр энэ бол амар хөөрхөн outfit. За ямар ч гэсэн энэ бол дөрөвт outfit байлаа. Одоо бид нарт хамгийн сүүлийн 5 outfit-ийг үзүүлье.
Миний хамгийн сүүлийн outfit бол жоохон хурц outfit байгаа. Миний хувьд би нэг юм хавхаар ийм амар баруун бодолгүй өмссөн байгаа. Тэгээд дээрээс нь би энэ Adidas-ийн Alexander Wang-тай хийсэн ийм өмд байгаа. Тэгээд энэ өмд амар гоё өмд. Борооны өмд ч жоохон юм тийм материалтай. Гэхдээ бас энэ өмдийг буруу өмсөх юм бол амар тэнэг харагддаг. Амар юм дэлбэрцэн харагддаг. Гэхдээ энэ өмдийг ингэж баруун бодолтой тэгээд ингэж өмсөх юм бол ингээд энэ өмдний гоё хэсэг нь гарч ирдэг. Тэгээд энэ дээр би нэг гутал өмссөн байгаа. Пүүд өмссөн байгаа. Илүү ингээд энэ outfit гоё болгохын тулд энэ бол Yeezys. Тэгээд Yeezys-ийг энэ өмчтэй өмсөө тэгээд юм хар баруун өмдтэй биш хар баруун юм бодолтой өмсөө тэгээд одоо бороо жоо хүүтэндээ өдөр өсгөөсөө гоё юмслаад яг нь бол бүр амар гоё харагдана. Энэ юм бас амар юм жоо сул болохоор баруун юм өмсчгөр илүү юм тайлбартай харагдуулдаг. Танарт энэ outfit таалагдсан уу? Юу гэж бодож байна? Тэгээд танарт аль outfit нь хамгийн их таалагдсан бэ? Таалагдсан outfit-ээс олдоор коммент дээр бичээрэй. Тэгээд намайг илүү ийм одоо хувцсны бичлэг хий гэж бодож байл бас хэлээрэй. Би тэгээд зуны хувц юм уу ингээд өөрийнхөө өмсдөг өөр хувцнуудын талаар бас үзүүлж болно. Тэгээд надаас зөвлөгөө өгөрөм энэ бол миний ингээд анхны хувцсны бичлэг надаас жоохон аюултай. Гэтэ илүү ингээрээ тэгээрээ энийгээ бодоорой гэж хэлээрэй коммент дээр. Тэгээд энэ бичлэг танаас таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд бас зүгээр үзэж байна. Тэгээд хэвлээ дараа цааш filmээр уулзъя.